2017 оны бахархалд 9 үлсднээс шилдэг алдартныг шалгаруулах гэж байна. Хувь хүн 100 мянга хүртэлх, албан байгууллага 1 сая хүртэлх мөнгөн хандивыг өөрийн дэмжиж буй алдартны нэрээр шилжүүлж таны өгсөн хандивын дунд тухайн алдартны оноо болох болно. Галын аюулаас эмээ дүүгэн аварсан Шинжис цумын 6 настай хүү Жадан Малчны хотод хагалгаа хийж их үрийн амийг аварсан нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг. Галын аюулаас 2 хүүхдийн амнаас аварсан олон нийтийн цагдаа Оргилмаа. Гар бөмбөгийн 2017 оны идэрчүүдийн улсын авраг баг хамтолон. Монгол улсын баатар Норплийн Жамбагийн нэрэмжит онцгой байдлын газрын гал унтраах аврах 16 дугаар анги. Монгол улсын 2015-2017 оны шилдэг боксын тасгалжуулагч Оюун болд. Өсвөр үеийн Азийн авраг шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт чөлөөт бүхийн тамирчин Бүрмсүр. Монгол улсын шилдэг татвар төлөгч Баянхонгор аймгийн R&B компани. Монгол улсын мэдээлэл зүйн багш нарын олимпиадын 4 удаагийн аврах математикийн багш Цагаан. 11-р сарын 26-нд улс томхогсны 93 жилийн овгоор шилдэг алдартантайгаа иргэн уулзцгаая. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын томьёон газар. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил аймгийн ардын депутатуудын хурал түүнийг гүйцэтгэх цагиргаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засгийн тамийн газрын 75 жилийн ог тохиолдуулан нийт төрийн албаны удирдах албан тушаалтнууд аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй халамж анхаарах шаардлагатай гэр бүлүүдийг ханад цагаан өргөө гэрээр хангах үйлсэд нэгдсэн юм. Энэ ажлын хүрээнд гэр бүлсэн 50 гаруй иргэдийн өргө аймгийн засаг даргад хаягдлагдж ирсэн ба холбогдох ажлын хэсгийн судалгаа явуулж өргөдөл ирүүлсэн айл нэг бүрээр орж бодит байдалтай танилцаж ажиллажээ. Тус ажлын хэсгийнхний судалгаа тайлан үндэслэн нутгийн удирдлагын шин тогтолцоо үүсч өгдсөний 25 жилийн явгаар Баянхонгор аймгийн нийт 180 орчим удирдах ажилтан нэгдэн нийлж өөрсдийн сэтгэлийн хандвар зорилттой бүлгийн 40 айлыг сонгон ор хоронтой болгож өргөө цагаан гэрүүдийг нь хадаг сүний хамтаар эцэст нь гартуулж өглөө. Баярлалгүй яах вэ? Ийм сайхан гэр оронтой болсон юм чи одоо тэгэл өөдөн татаал амьдрал явна да. Хүн ардынхаа сайн сайхны төлөө хийж бүтээсэн ариун үлс улам ундран дэлгэрч буцаад буух баярын хур дүүрэн байх болтугай гэж өрөөж байна. Би чинь 4 хүн чи хөвгтөө үлдсэн юм аа. Тэгээд одоо хөвгтүүдийнхэн төлөө явсаар хагаад одоо гэр орон хөвгт хамгийн баг хөөд одоо гэр орноо өвлүүлчихсэн хөөдтэй ганцог амьдарч байгаад тэр хоёр маань авгаа аваад ингээд ясв охинтойгоо хоёр хүн чи хөвгтөө охинтойгоо амьдарт юм аа. Тэгээд охиныхоо одоо бас юунд нь амьдралд дараа болохгүй тулд өөрийн гэсэн гэр оронтой болъё гэж бодсон. Тэр хүсэл маань би нэлээд 5 жил мөрөөдөж явсан. Мөрөөдөл маань биелж байгаа их таатай байна. Одоо би сэрэн билжээ сайхан тэгээд энэ өгж байгаа энэ аймгийн дарга маань бүгд өөрөнд нь баярлж байна. Одоо би энийг улам сайхан болгосаа явна. 1-р хорооны юуны 34-т амьдардаг Бадам Цэцэг гэдэг хүн. Тэгээд гэрээ өргөдөл 2 газар өгсөн. Тэгээд тэрний дагуу явах манайх орж үзээд ингээ аваад би тэгээ хүүхдүүдтэйгээ амьдардаг. Тэгээд харж үзээд сайхан гэр өгсөн. Ажилчид одоо энэ төрийн албан энэ мөнгө сайхан тэр ингээд гişүүдтэй ч гэсэн бас баяр хүргэе. Яг намайг бас ийм сайхан гэр оронтой болгож өгөөд бас хүний барьдаг, эдэлдэг, хэрэгэлдэг юмтай болгоод ингээд төсөн баярлалаа гэж хэлье. Би бас тий одоо цаашдаа тий энэ сайхан гэрийг чинь өөдөн татаад миний холыг манай холыг гэж авч чадахгүй бол одоо ахиж надад бас би гэр тийм байна, би юм байна гэж бас хэлэх хэрэггүй. Тийм учраас тий энийг сайхан зөв гоё боловсон гоё аваад яваасаа гэж бас цог усуудаа ч гэсэн хүсье. Тий сайхан бас ийм гоё гэр бид нар тий мөнгө өгөө тоолоод ямар ч ах дүү нар нийлээд аваад өгөх одоо зах зээл үйлд боломжгүй байхгүй юу тий. Тэгээ энэ усууд хаанаас яагаад хөөцөлтөд ийм олон ийм хүнд өгдөм болоо гэж би бол гайхаж байна. Өнөөдөр гайхсан. Яна ганцхан би юм болоо гэж боддог гэсэн гүү юм бэ. Төмөн ч айгүй олуулаа их олон 39 өв биш үү? Тийм байна. Би тэгээс ямар сайн да яана над ч усуу зөндөл байд юм байна да гэж би бодож ирсэн. Эхлээд эрэхтэй айгүй юм санаа зовоод яана одоо яана надаас өшөө ийм хүн байдаг л гэж бодож ирсэн чинь юм бэ. За би одоо ингээ 3 жил орон гэрэнгүү явж байгаа. Тэгээд бүр 3 жил явсан. Тэгээд хүүхдээ бас хаглаа манай хүүхд бас зүрхний хаглаанд орсон. Тэгээд хаглаанд оруулчаад одоо ингээ багийн дарахт ингээ өөрөлтөд гомдол гаргаад ингээ
2 жил болж энэ гэр хөөцөлтөд. Тэгээд би одоо энэ багийн даргатаа баярлалаа гэж хэлье. Ер нь бас амьдрал ямархуу байсан. Амьдрал бол жоохон даагуур. Гэтэ яг хөө би ганц хүүхдээ нөгөө зүрхний хаалгаатай гэдэг энэ өдрийгээд хүний наан цаана гэж явж иж бас өвчнөөс нь салгасан. Тэг ажил хийж Ер ирсэн. нь гэртээ байсан өөрийн гэсэн. Өөрийн гэсэн гэртээ байсан. Тэгээ манай эмигийн гэрч олон жил болсон. Тэр гэрч одоо тэгээ хана энэ дууссан байгаа энэ тэр ч одоо хана ман бүр дууссан. Одоо сайхан шинэ орох оронд гэртээ болж байгаа юм чи ирээдүгөө сайхнаар л харж байгаа юм тест. Сайхан харж байна. Сайхан харж. Баярлалаа гэж. Баянхонгор хотба төр оршин суугч сэдэвт нээлттэй хилэлцүүлэг аймгийн өвчин драмын театрт боллоо. Тус нээлттэй хилэлцүүлгийг аймгийн засаг даргын тамийн газар, Баянхонгор сумын засаг даргын тамийн газар улсын бүртгэлийн хэлтэц цагдаагийн газраас хамтран зохион байгуулсан юм. Төр оршин суугчдтай холбоотой нийгэмд тулгарч байгаа олон асуудал байна. Иймээс тус байгууллагад төр оршин суугчдын талаар холбогдох хууль тогтоомж мэдээллийг иргэдэд өгч байна. Энэ онд ихэд Баянхонгор аймагт 300 гаруй иргэд гэмт хэрэг зөрчил холбогдсны 69 хүний төр оршин суугч иргэд байна. За 2017 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар 9451 өрхөд 31132 хүн амьдарч байгаа нь 2016 оны жилийн эцэс 828 хүн буюу 2.6% өссөн. Сурагчид гэмт хэрэгт ихээр холбогдож байна. Гэрээсээ хол сургууль сурч байгаа төр оршин суугч буюу айлд байдаг хүүхдүүд гэмт хэрэгт илүүтэй холбогдож байгаа нь анхааралтайж байна. Энэ жил цагдаагийн газар 1645 галц зэвсгийг бүртгэлжүүлжээ. Эд зүйлээ бүртгэлжүүлэхдээ иргэд ихээхэн хариуцлагатай ханддаг гэрнэ өөрсдөдөө анхаарч мэддэг. Альва шилжилт хөдөлгөөн хийхдээ хуулийн дагуу бүртгэл мэдээлэл хийлгэж хэвшихгүй байгаа нь зөрчил үүсгэж байна гэдгийг мэргэжлийн байгууллаган ярьж байсан юм. Хотын төвлөрлийг бууруулах тал дээр иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноор тус хилэлцүүлэг онцлогтой болсон юм а. За намайг ахлах сургуулийн хувьд л энэ асуудал бас маш тулгымцсан асуудал байна. Тийм учраас би ямар гарц ямар одоо гаргалгаа байх нь гэдгийг хараад төлөвлөгөө суудаг юм. За манай сургууль 2160 хүүхэдтэй. Одоо намын талаас доктор байртай сургуультай баг зэрэгцэж байгаа. 2160 хүүхдийн одоо статистик хэмжээ 2017-18 оны хичээлийн шинжилгээний мэдээгийг статистик мэдээгээр 602 хүүхэд сундаас байна. Аймгийн онцгой комисс 2018 оны өвлжилт хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн асуудлыг өнөөдрийн хурлаар авч хэлэлцлээ. Баянхонгор аймагт энэ жил 5 орчим сая мал өвлжилт төлөвтэй байгаа ба өвлжилт хүндэрч боловсргүй байгаа юм. Монгол Улсын засгийн газрын нөөц хөрөнгөөс энэ жил Баянхонгор аймагт 414 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд Баянхонгор аймаг 260 саяд өвс тэжээл бэлтгэхэд байгаа ба 120 саяыг болцсошгүй нөөцөнд үлдээгээд байна. Өнөөдрийн байдлаар одоо 30 мянган боодол өвснөөс гадна өмнөх оны бэлдсэн байсан 10 мянган боодол, үндсэндээ 40 мянган бодлыг одоо өнөөдөр өвчтөе бэлтгэл ажлыг хангаж байна. За дээр нь аймгийн нөөцтэй тэжээлийг одоо 80 гаруй тонн тэжээл бэлдсэн байсан. Мөн өнөөдрийн хурлаар мөн дахин сумдуудынхаа тэжээлийн судалгааг авч дээр нь бас 100 орчим тонн тэжээл авах шийдвэр гарлаа. За байнгын одоо аймгийнхаа нөөцтэй одоо 100 тонн тэжээл байх бас шийдвэр гаргаж өнөөдөр энэ хурлаар шийдвэр гарлаа. Онцгой комиссийн гишүүд хилэлцсэний эцэст дээрх өвс тэжээлийн үн хашийг тус бүр тогтоож өглөө. Шинэ өвс аймгийн төвд 9500, хөдөө сумдад 10600, тэжээл 12500 төгрөг байхаар тус тогтоолоо. Өвс тэжээлийг малчдад ойртуулах үүднээс Заг, Бууцхан, Баян өндөр шинжис сумдуудад өвс тэжээлээс тодорхой тооныг хөрвүүлээд байгаа ба аймгийн онцгой комиссаас сумбурт олгож буй 5 сая төгрөгийн хэмжээнд 500 боодол өвс хүргэх арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахар боллоо. Өвлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй учраас бэлтгэл бэлэн байдлыг хангаж 15 мянган боодол өвс 100 орчим тонн тэжээлийг аймгийн байнгын нөөцөд бэлэн байлгахаар шийдвэрлэлээ. Сумдууд бол одоо үүсэл бол ерөнхийдөө бол өөрсдөө ч бэлтгэж байна. Багийн төвшинч бэлтгэж байна. Сумын төвшинч бэлтгэж байна. Аймагч бэлтгэж байна. Тэгээд өвсний хувьд бол одоо ямар ч байсан бол энэ удаа бол эхний ээлжинд бол хөрөлцөх хэмжээний нөөцийг хангалттай хэвшижсэн. Хөрөлцөх хэмжээний нөөцийг бүрдүүлсэн. Явгаа болохоор тэжээлийн бол хэрэгцээ шаардлага нэлээд байгаа. Ямар наривчлан судалгаа авч аваад тэр судалгаан дараа үндэслээд бас тэжээл бэлтгэх ажлыг бол өөрөө зохион байгуулахаар ийм шийдвэр гарлаа.
Хүрэл сүх захиралтай харьцуулах компани нь аймгийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийт 400 сая төгрөгөөр заг сумын ард иргэд хүүхэд залуусын хөгжих боломж эрх ашиг хүндэтгэж орчин үеийн спорт иж бүрэн төвийг барьж өглөө. Харж үйлийнхэн өөрсдийн үзэл баримтлал болсон зорилго мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллага иргэд малчтайгаа хамтдаа хөгжих орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалт хандив тусламжийн олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байдаг ба энэ удаад заг сумыг энэхүү орчин үеийн спорт төвтэй болгож өгч байгаа. Спорт төвийн нээлт 2017 оны 11 сарын 17 нээлтийн үйл ажиллагаанд заг сумын засаг дарга мөнх насан иргэдийн хурлын дарга Ням жаргал Баянгор аймгийн биеийн тамир спортын газрын дарга Минь жаргал харьцуулах компани ерөнхий захирал Хүрэл сүх гэх мэтийн албаны төлөөллүүд оролцсон юм. Тэгвэл спортын төвийн нээлт болохоор энэ төвөө мялаж хүүхэд залуусыг баярлуулах үднээс волейболын авраг шалгаруулалт томоохон тэмцээн уралдааны зохион байгуулагчдын зүгээс хийхээр төлөвлөжээ. Волейболын авраг шалгаруулалт тэмцээнийг 11 сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд нийт эрэгтэй 10 баг, эмэгтэй 12 багийн 240 гаруй тамирчид Баянгор аймгийн Жинст хүрээ маралцаг Байдраг Баянгор хот болон аймгийн сургуулиудаас ирж оролцсон бол ерөнхий шүүгчээр отхон бол шүүгч очирууд даш тава харцад гомд нарын волейболын холбооны шүүгчид тэмцээнийг шүүн явуулсан юм. Харжуул компани нь 2017 онд нийт 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутгад хийсний 500 саяын заг суманд байна. Тухайлбал Баянгор аймгийн заг сумын нутаг дэвсгэрт нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар малчтад зориулан 5 худаг гаргасан 400 сая төгрөгөөр орчин үеийн спорт төв барьж өгснөөс гадна Тус сумын наадмын стадион байгуулахад 13 сая, малчтын үйлчлэлтийн бэлтгэлд зориулан 2000 боодол өвс тэжээлийн тусламж дэмжлэгийг үзүүлснээс гадна заг сумын иргэдийн эмчилгээний зардал оюутны төлбөрт нийт 170 орчим сая төгрөгийг хандив үзүүлсэн байна. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд дэмжих бодлогын хүрээнд аймгийн засаг даргын тамийн газар хөдөлмөр халамжуулалтын газар Баянгор сумын засаг даргын тамийн газар хамтран энэ сарын 17-18-ны өдрүүдэд Баянгорт үйлдвэрлэх үзэсгэлэн худалдааг аймгийн хөгжим драмын театрт зохион байгуулж байна. Үйл ажиллагааг аймгийн засаг дарга бат чиргал нээж өгөх хэлэхдээ эрэлтэнд нийцсэн бүтээгдэхүүнээр аймгийнхаа болон улсынхаа ард иргэдийг хангах зорилго өмнөө тавин ажиллаж байгаа үйлдвэрлэгч бүрт баяр талархал дэвшүүлээд орон нутгийн үйлдвэрлэгчдээ тухайлсан бодлогоор аймгийг дэмжиж олон ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг дурдсан юм. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын хүрээнд аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тогтмол худалдаалах зэгтээ болгожээ. Үндсэндээ эдгээр төвлөрсөн газрын иргэд таалагдсан бүтээгдэхүүнээ тухайн салбар төвөөдөөс тогтмол очиод аваад байх нөхцөл бүрдэж байгаа юм. Гол зорилго бол Баянгорт үйлдвэрлэж байгаа энэ иргэдэд дэмжих зах зээлээ олгох энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэнд оруулах хамгийн гол нь иргэдэд орлоготой болох юм зорилгоор зохион байгуулж байна. За өнөөдрийн арга хэмжээнд нийтдээ нэг 100-аад үйлдвэрлэгч нар Баянгор аймгийн 12 сум, аймгийн төвийн 9 багийн 90 гаруй хүн үсэндээ 100-аад хүн орж байна. За нийтдээ нэг 15 төрлийн бараа бүтээгдэхүүнд тавигдсан байна гэж хэлж байна. Мөн Баянгор аймагт үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжиж ажилласаг төвийг ашиглалтанд оруулж байгаа бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ байнгын худалдаалах дэлгүүртээ болгож байна. Жигүүр богд компанитай хамтарч үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалах дэлгүүрт нэхэр болжээ. Улаанбаатар хот зэрэг дээрх газрууд мөн орон нутагта үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ худалдаалахад нь талбай лангуй зэргийн түрээс авахгүй байхаар тооцож аймаг өөрөө зардлыг нь дахаар шийдвэрлсэн том дэмжлэг юм. Хөдөлмөр халамжуулалтын газраас жижиг дунд үйлдвэрлэл иргэдийг ажил орлоготой болгох бодлогын хүрээнд 1 тэрбум 200 сая төгрөгийн төсөв бүхий ажлыг аймагт хийж улмаар 1000 орчим тонны иргэд байнгын болон төр ажлын байраар хангагдсан байна. Тус газар стартап хөтөлбөрийн хүрээнд төсөл сонгож шалгаруулах хуралдаанд зарласан ба оролцсон төслүүдээс шалгарсан эхний 3 байрт 10 сая, 8 сая, 6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон ба нээлтийн үеэр дэмжлэгийн тал хувийг төслийн эздэд гартуулав. За эхний ээлжинд бол манайх бол Баянгор аймгийн Төв гандан болох гон ган хийдийн урдлыг догчуулахаар одоо бид нар төлөвлөлт төслөө бичсэн байгаа. За манайх болохоор цэцгийн 10 төсөл бичсэн. Багийн болохоор энэ дайрмаа гээд 18-аас 24 насны 6 суралцагчд оролцож үзсэн. Ингээд цаашид манай төсөл болохоор цэцгийн 10 төслийг төвчөө цааш нь өргөжлүүлээд сүүцгээ дээгээд энэний арц гээд бас шилдэг бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Тэрийг нэвтрүүлэхээр ингээд баг хамтраад үзсэн. За манай баг нь болохоор 5 хүний бүрэлдэхүүнтэй одоо PS хоолоогоор одоо хөлөмж үйлдвэрлэх төслөөр оролцоод 3 дугаар байранд орсон. За энэ төслийг хэрэгжүүлснээр болохоор манай баг болохоор одоо хүнсний аюулгүй ажил байдлаа алдаж байгаа өнөө үед одоо хөлөмжийн аж ахуйг хөгжүүлэх тэр мөрчлөө одоо хөлөмжийн тариалдаг ногооны нэр төрлийг олшруулах тал дээр одоо манай багийнхан ард иргэдэд илүү ойрхон болж ажиллахад ийм зорилго оршиж байгаа. Баянгор үйлдвэрлэл үзэсгэлэн худалдаанд 90 гаруй иргэд өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ оролцлоо.
Аймгийн засаг даргын тамийн газраас зохион байгуулсан сумдын орлогчуулан багийн засаг даргын нэрийн цэргийн бэлтгэлийн сургалт 2 өдөр үргэлжлэлээ. Энэ үеэр засаг даргын тамийн газрын бүх хэлтсийн дарга нар холбоотой хууль тогтоомжоор сумдын орлогчуулан багийн дарга нарт мэдээлэл сургалт явуулж мэдлэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцуулах арга хэмжээг цэргийн штабаас зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд багийн дарга нарын үйл ажиллагааг дэмжиж нийт 40 ноутбукийг сумын албан хэрэгцээнд зориулж олголоо. Энэ үеэр 2018 онд багийн дарга нарыг 100% албан ёсоор унажуулахаа аймгийн засаг даргын тамийн газрын дарга Даш Цэрэн албан ёсоор мэдгдсэн юм. Багийн засаг дарга нар засаг дарга нарын их хэмжээний асуудлуудыг бүгдийг юу хийх вэ, яах ёстой, хууль эрх зүйн ямар одоо эрх хүрээнд ханаар ажиллах ёстой, ямар үүрэг хүлээх ёстой, ямар эрх хэлэх ёстой гэдэг ч юм уу тий. Бүх зүйлүүдийг бүгдийг хийж өгнө, ярьж өгнө, зааж өгнө, сургаж өгнө. Дээрээс нь өөрсдийнхнээс санал бодлыг сонсон өдөр орон нутгийн ажил амьдрал ямар байна, иргэдийн хүсэл сонирхол юу байна, багийн засаг даргын ажлыг хийхэд одоо бас ямар хүндлэл бэрхшээл байна гэдэг ч юм уу тий. Бүх зүйлүүдийг нь олон жаргалыг сонсож. Тэгээ дараа нь бас нэг томоохон хилцүүлэг хийх албамч хүрэгдсэн байгаа шүү дээ. Засаг даргын орлогч Батсуур сумдын орлогчуулан багийн дарга нарт хандаж эрхээ эдлэхээс өмнө үүргээ сайтрах ухамсарлаж бүх үйл ажиллагаагаа хуулийн хэм хэмжээнд иргэдийн нийтлэг эрх ашигын өмнөөс амжилттай сайн гүйцэтгээрэй гэдгийг энэ үеэр захиж байсан юм а. За уг сургалт маань одоо ямар ач холбогдолтой, ямар үр дүнтэй, юун тухай хийж байгаа сургалт вэ гэвэл одоо Монгол улсын 16 онд батлагдсан батлан хамгаалах тухай багц хуулиудын дагуу мөн одоо Монгол улсын батлан хамгаалах тухай хууль, цэргийн албаны тухай хууль, цэргийн албан агч эрх зүйн байдлын тухай хууль, дайсалгын тухай хуулинд заагдсан дагуу одоо цэргийн бэлтгэл сургалтыг бол жилд нэг удаа зохион байгуулж явуулах одоо юм хуулийн заалттай. Үүний дагуу бол одоо цэргийн бэлтгэл сургалт маань аймгийн засаг даргын захимжаараа төлбөр төлөвлөгөөнд боловсруулагдаад ингээд одоо хичээл сургууль нь одоо эхлээд явж байна. Ингээд энэ сургалтанд маань одоо 20 сумын засаг дарга орлогч бүх багийн засаг дарга нар маань ингээд нийтдээ одоо 124 хүн сургалтанд маань оролцож байна. Аймгийн засаг даргын зөвлөл хуралдаж байна. Аймгийн засаг даргын зөвлөл 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн хурлаар 2017-оос 2020 оны хооронд Баянхангөр аймагт хэрэгжих эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний спорт хөгжүүлэх, зорилтод өргөх, иргэд, эмэгтэйчүүд ахмадыг дэмжсэн 8 дэд хөтөлбөрийг хэлэлцэх юм. Хурлынханд эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэлэлцэв. Тус хөтөлбөрийг тооцоо судалгаа үндэслээ маш нарын гаргасан сайн боловсруулсан хөтөлбөр болсон гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгтлээ. Охид бүсгүйчүүд зэрэгээр бүх насны эмэгтэйчүүдийн оролцоотойгоор хэрэгжих ил дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд боловсрал, ажил орлогжуулах зэрэг хэд хэдэн ажлууд тусчээ. Хөтөлбөр тус бүрийг тодорхой үр дүн үзүүлэх хэмжээний зорилго тавихыг мөн түүнийг гүйцэлдүүлж ажиллах шаардлагатайгаас гадна Баянхангөр аймагт хэрэгжиж байгаа дэд хөтөлбөр тус бүр хоорондоо уялдаж хэрэгжих учиртай гэдгийг зөвлөлийн гишүүд ярьж байна. Нийгмийн салбарын нэлээд хэдэн дэд хөтөлбөр өнөөдөр хэлэлцэгдэх юм. Дэд хөтөлбөрүүдийг үндсэн чиглэл тусгахтаа өмнө хэлц бүр наривчилсан төлөвлөгөө боловсруулж улмаар ирэмблэн салбар тус бүр дээр нь тодорхой төсвийг шийдэж өгснөөр эдгээр дэд хөтөлбөрүүд сая ажил хэрэг болж амжилттай хэрэгжинэ. Үүнийг дагаад хариуцлага өндөрсөн гэж зөвлөлийн гишүүд хүслээ. Мөн хэд хэдэн журмыг авч хэлэлцэн өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал аймгийн авраг малчин шалгаруулахдаа малын тоо зэргийг гол үзүүлэлтэд болгодог байсныг өөрчилж, малын чанар угсаа, сүргийн бүтэц, нийгмийн ажлуудыг нь харгалздаг болох зэргээр зарим журмуудад өөрчлөлт орохоруулжээ. Өнөөдөр засаг даргын зөвлөлийн гишүүд 8 дэд хөтөлбөр, 3 журам зэрэг бусад асуудлыг хэлэлцэж дуусгах юм. 2016-аас 2020 оны аймгийн засаг даргын үндсэн чиглэл мөрөө хөтөлбөрт бол нийтдээ 7 чиглэлээр 24 хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр бол тусгагдсан байж байгаа. Энэний хүрээнд бид 2016 онд бол 16 хөтөлбөрийг бол батлах ийм төлөвлөгөөтэй. Үлдсэн хөтөлбөрүүдийг бол 2017 онд баталж хэрэгжүүлэхээр бол зорьсон. 18 онд хөтөлбөр боловсруулахаар зорьсон байж байгаа. Энэ удаагийн өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлаар үндсэндээ 8 хөтөлбөр хэлэлцэж байна. 8 хөтөлбөрөөс шинээр 5 хөтөлбөр, өмнө хордуудаар хэлэлцэгдээ буцаагдсан буюу нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн 3 хөтөлбөрийг бол хэлэлцэж байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа хөтөлбөрүүдийн маань онцлог бол ерөөсөө нийгэм боловсрол соёл болгоны салбарын гол ач холбогдлохыг яаралтай хэрэгжүүлэх ёстой иймний шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж байгаа. Ингэснээр өнөөдөр бид хөтөлбөрүүдийг хэлэлцэж батлуулснараа эх 18 оны үндсэн чиглэл тусгуулах 18 оноос хэрэгжиж эхлэх ёстой энэ хөтөлбөрүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж баталж одоо төсөв төлөвлөгөөнөөс тусгуулах юм ажлуудыг бол гол зорилго болгож энэ удаа хэлэлцэж байна. За өнөөдөр бол хөтөлбөрөөс гадна бид бас шинжилэн хэд хэдэн журмыг шинжилж байна. Жишээ нь аймгийн авраг малчин, за аймгийн авраг тариаланч, фермерүүд гэх мэт олон аврагуудыг тодорхойлоход одоо өмнөх жи онд бол гарсан өөрөөр иргэдийн санаачлага байж байгаа.
учир дутагдaltaй асуудлууд. Өөрөөр хэлбэл аймгийн аварга малчин тодруулахдаа бид яадаг байсан гэхээр өмнөх журмаар бол чанараас илүү тоондоор анхаарсан ийм асуудал голчилж байсан бол энэ журмаар оруулж шинжилж оруулж ирж байгаараа бид бол чанараас илүү тооноос илүү чанартай тэгээд сүргийн бүтцийг хамгаалах хадгалах цаашлуул нийгмийн харилцааг идэвхжүүлэх бий болгох шинэ залуу малчтай дэмжих гэдэг олон зүйл заалтуудыг оруулж ирснээр бас малчтын маань өөрсдийн нийгмийн асуудал цаашлуул Баянгор аймагт маань тийм чанарлаг таваарлаг мал аж ахуйг хөгжүүлэх ийм боломжууд бол энэ журам тусаж өгснээр илүү онцлог талуудыг бол гарч хэрэгжүүлж байна. 2017 оны бахархалд 9 үлсднээс шилдэг алдартныг шалгаруулах гэж байна. Хувь хүн 100 мянга хүртэлх, албан байгууллага 1 сая хүртэлх мөнгөн хандивыг өөрийн дэмжиж буй алдартны нэрээр шилжүүлж таны өгсөн хандивын дунд тухайн алдартны оноо болох болно. Галын аюулаас эмээ дүүгэн аварсан Шинжис цумын 6 настай хүү Жадан малчны хотод хагалгаа хийж их үрийн амийг аварсан нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг. Галын аюулаас 2 хүүхдийн амнаас аварсан олон нийтийн цагдаа Оргилмаа. Гар бөмбөгийн 2017 оны идэрчүүдийн улсын аварга баг хамтолон. Монгол улсын баатар Норблийн Жамбагийн нэрэмжит онцгой байдлын газрын гал унтраах аварга 16 дугаар анги. Монгол улсын 2015-2017 оны шилдэг боксын тасгалжуулагч оюун болд. Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт чөлөөт бүхийн тамирчин Бүрмсүр. Монгол улсын шилдэг татвар төлөгч Баянгор аймгийн R&B компани. Монгол улсын мэдээлэл зүйн багш нарын олимпиадын 4 удаагийн аварга математикийн багш Цагаан. 11-р сарын 26-нд улс тунхагласны 93 жилийн овгоор шилдэг алдартантайгаа иргэн уулзцгаая. Зохион байгуулагч Баянгор аймгийн засаг даргын томгийн газар.